Монгол улс хүн амын насны үдцийн хувьд залуу орон 3 хүн тутмын нэгэн залуу гэсэн ангил багтаж байгаа нь юугаас цолшгүй баялаг эрхэм одоос үнд зүйл гэж бид бол үздэг. За бид залуучуудаа эрүүл сарвал оюухаар бие болдартай, их оронч хариуцлагатай, боловсролтой, мэдлэгтэй, мэрэгжил мэрэгшилтэй иргэн болгон төлөвшөөж, баталгаатай, ажил орлоготой, өөрийн гэсэн орон байртай, өмч хөрөнгөтэй болгохлаа доктортой цогцтой бодлого явуулах нь Монгол төрийн үүрэг гэдгийг бид бас гүнээ ухамсарлаж байна. За нөгөө талаас залуус та бүхний өөрсдийн хүчин чармаал хариуцлага маш одоо чухал гэдгийг бас энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Залуучууд эрүүл боловсролтой, зөв төлөвшөлттэй, эерэг хандлагатай, хариуцлагатай байсан нийгмийн хөгжлийг түлхүүлэх хүч болно гэдгийг залуучууд та бүхэнд бас уриалмаар байна. Залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлд дэлхийн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн салбараас олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч залуучуудын эрүүл мэндийн асуудал ихэнх хүмүүс анхаарал татсан асуудлаас байсаар байна. Ялангуяа халдвар тус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдлийн хүчний зүйлсийн хангалтын хамгийн сүүлд хийсэн үндэсний судалгаанаас харахад залуучуудын 3 хүн тутмын нэг нь тамхи татдаг, согтуурал хундаа хэрэглэдэг гэсэн юм байна. За 2023 оны эрүүл мэндийн статистик мэдээлэл осол гэмтэл гадны шалтгаанд нас уралт 10-аас 35 насны хүүхд залуучуудын дунд 60-аас илүү хувь эзэлж байгаа нь бас таагүй гэж одоо хийж болохын үзүүлэлтүүд байна. Улс орон даяар зохион байгуулж эртэлрүүлэг утсан хэрэглэх үзлийг нийт хүн амын 40% буюу 1.4 сая иргэн хамрагдаж байгаа ч залуучуудын одоо хамрагдалт бол хайцсангүй одоо бага бол байна. 18-аас 30 насны залуучууд бол энэ эртэлрүүлэг утсан хэрэглэх үзлэгт 22.4% нь хамрагдсан гэсэн ийм одоо үзүүлэлттэй бол байна. Залуучууд өөрсдөө залуу учраас эрүүл гэсэн ташаа ойлголттой байгааг бид одоо өөрсдөө зайлшгүй шаардлагатай бол байна. 18-аас 30 насны залуучуудын дунд шээс бэлгийн тогтолцоо нэмэх, хоол боловсруулах хэрэгтэн, зүрх судасны амьсгалын тогтолцоо нөхцөн, бэлгийн замаар данжих халдвар зэрэг сэргийлж болох өвчлүүд одоо бас нэлээд бас өндөр одоо байгаа нь бол байна. Оюутан залуучуудын эрүүл мэндийн даатгалд хамрагдалт хангалтгүй байгаад бид одоо анхаарах шаардлагатай байна. За манай залуучуудын дунд эрүүл мэндийн даатгал нь сайн дурих гэсэн ийм бас ташаа буруу ойлголт одоо бас байсаар одоо байна. Үүнийг бол өөрчлөх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгал хуулиараа заавал даатгуулах ёстой даатгал гэдгийг одоо бид бас маш сайн бас ойлгож авах хэрэгтэй гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За энэ онд 23 ихтэй сургуулийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй 998 оюутан суралцагчдын 2019 оноос хойш одоо төлөвөө явж ирсэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн сайдын багцаас төлж даатгалд одоо бүрэн одоо бас хамруулсан. За цаашдаа эдгээр одоо залуучууд маань энэ эрүүл мэндийн даатгал хамрагдах энэ одоо ажлыг нэлээд бас хэвшүүлэх одоо шаардлагатай гэж бас хэлхийг хүсэж байна. Засгийн газраас иргэдийн өвдсөн хойно одоо бас өвдөхөөс өмнө одоо шин сэргийлэх, эрт үед нь онцлог дэмжлүүлэх, эрүүл мэндийн даатгалд одоо хамрагдах нь ирээдүйд үүсч болох эрүүл мэндийн болон эдийн засгийн эрсдлээс хамгаалах учиртай та бүхэн бас ойлгох ёстой гэж бол үзэж байна. Эрүүл мэндийн салбар хүн амаа өвдсөн хойно илүү зардал өртөгтэйгээр эмчлэх бас аль болох эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд гол анхаарал хандуулахыг тэрүүлэх чиглэл болгон тодорхойлж, за нийгмийн эрүүл мэндийн тусан зөвшөөрлийн тухай одоо анхлагч одоо хуультай болж энэ хууль энэ оны 4-р сарын 1-ээс бол хэрэгжиж эхэлж байна. Би залуучуудтайгаа уулзах бас нэг зүйлийг зориулж хэлхийг хүсэж байна. Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн туршлагыг харсан ч энэ одоо чиглэлээр бас ажилладаг эрдэмтэд судлаачдын судалгааны материалыг харахаар иргэн хүний өөрийнх нь эрүүл мэндийн асуудлын 50-60% нь тухайн одоо иргэний амьдралын хэм маяг дадал зуршлаас одоо шууд одоо шалтгаалдаг гэсэн ийм одоо судалгааны материалууд одоо байна. Тийм учраас бол бид нар аль болох залуу наснаас амьдралын зөв хэм маяг одоо хэвшүүлэх, зөв дадал зуршил одоо хэвшүүлэх энэ одоо чиглэлээр манай залуучууд өөрсдөө нэлээд бас одоо анхааралтай бас ажиллахын заашгүй шаардлагууд бол байна.
Манай залуусын дунд эрүүл зөв дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэм маягтай олон удаа залуус нийгмийн сайн сайхан төлөө өлгөр дөрөөл болон ажиллаж суралцж байгааг бас энэ дээрээс цохон тэмдэглэхийг үзэж байна. Эрүүл боловсролтой ажилласаг хичээнгүй залуучууд та бүхний нуруунд дээр Монгол улсын цаашлаа дэлхийн одоо ирээдүйд сайн сайхан байдал тогтож байгаа гэдгийг олсон цохон хэлмээр байна. Монголын залуучууд хамтдаа цуглаж асын хараа ирээдүй эрүүл мэндийнхаа төлөө хилцүүлэг хийхээр ирсэн байна. Аас намхан далаад одоо нийт дэлхийн залуучуудын 60% нь амьдарч байгаамаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 15-аас 24 насны 700 саяын хүн амьдарч байна гэсэн үг байна. Гэтэл Монгол улсад нийт хүн амын 70% нь энэ залуучууд байна. Тэр залуучууд бол эрүүл чирэг амьдрах нь их чухал. Данч өнөөгийн залуучуудын эргэн тойрондоос сорилтууд байна. Эрүүл бүс хэв маяг, бохирдолтой орчин, уур амьсгалын өөрчлөлт, гендерт суурилсан хүч хилэл зэрэг юм сөрөг үзүүлэлтүүд эргэн тойронд байна. Тийм учраас бид бүгд хамт олон нийгмийн бүлгүүдийг урайлж залуучуудын хувьд эрүүл амьдрах боломжийг бүрдүүлсэн орчныг бий болгохоор хичээн зүтгэх нь чухал гэж бодож байна. Өнөөдрийн тэмдэглэж байгаа дэлхийн эрүүл мэндийн өдрийн уран миний эрүүл мэнд, миний эрх, миний ирээдүй гэсэн ураа байгаа. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд нэгдсэн үндэсний байгууллагын эрүүл мэндийн салбар хүний эрхийг хамгаалахаар байгуулагдсан байгаа. Тэгэхээр 1948 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага бий болсон байгаа. Тэгэхээр энэ нь хүн бүрийн эрхийг хамгаалах тунхаглалыг хэрэгжүүлэх зорилготой байгаа. Тэгэхээр хүн бүр гэр бүл эрүүл амьдрах эрхээр хангагдах тэр зорилгын төлөө бий болсон гэсэн үг байна. Тэгэхээр улс орнуудын засгийн газар энэ зорилгыг боловсруулан баталсан. Тэр цагаас хойш нэгдсэн үндэсний байгууллага энэ зорилгын төлөө ажилласан. Түүнчлэн янгны хөгжлийн зорилтуудыг батлахтааж тогтвортой хөгжлийн зорилгын батлахтааж гэсэндээ яг л хүний эрхийг хангахын төлөө ажиллаж ирсэн юм аа. Эрүүл мэнд гэдэг бол маш чухал юм аа. Хүн бүрийн эрүүл мэндийн төлөө бид ажиллах ёстой. Гэхдээ хизээ ажиллаж байгаа вэ гэдэг бодъё. Өвчин тусныхан дараа эмчилгээний төлөө биш. Эсвэл ямар нэгэн цар тахал болоод үер болсны дараа, өвчний дэглэл гарсны дараа арга хэмжээ авах нь хангалтгүй юм аа. Эрүүл мэнд хүний эрх учраас хүний эрхийг ямагт хүн бүрийн төлөө хангахаар ажиллах ёстой. Манай бүсийн хамгийн асуудал өнцөг буланд амьдарч байгаа хүн ч гэсэндээ эрүүл амьдрах эрхээ эдлэх учиртай юм аа. Эрүүл мэнд хүний эрх юм. Тийм учраас бидний хариуцлага бол тэрхүү эрхийг зөрчигдөд хүргэх хүчин зүйлсийг бууруулахын төлөө бид ажиллах хэрэгтэй юм аа. Миний хувьд Монгол улсад жирээд ажиллаж байхад энэхүү асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа нь бол маш гүн сэтгэл төрж байна. Тэгэхээр эрүүл байна гэдэг бол ирээдүйг цогцлоож байна гэсэн үг байна. Хүн бүр эрүүл амьдрах нөхцлөөр бүрдэгдэх ёстой гэж үздэг. Намайг Жимсүрэн гэдэг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн төгсөх дамжааны буюу 6 дахь дамжааны оюутан бас нүүбийн залуучуудын зөвлөх хорооны гишүүн байгаа. За тэгээ яг энэхүү дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан яг миний эрүүл мэнд, миний эрх, миний ирээдүй яг энэ хэлэлцүүлэгт бол яг энэ эрүүл мэндийн салбарын залуу төлөөллийн зүгээс оролцож байгаад бол маш их баяртай. За энэ дээр болохоор яг өнөөдрийн хэлэлцүүлгийн яг нэг чухал яг онцлог зүйл нь болохоор залуучууд дуу хоолойгоо өргөж байгаа гэдэг надад маш сонирхолтой санагдаж байгаа. Яг бид бүхэн 5 сэдвийн хүрээнд яг 5 яг залуусын төлөөлөл яг оногдсон сэдвүүдийн дагуу ингээд яг залуусыгаа төлөөлж яг
залуучуудын дунд тохиолдож буй яг асуудлууд, нийтлэг асуудлууд түүн дээр яг гарч болох шийдлүүдийн талаар залуус нь өөрсдөө шийдэл боловсруулж ингэж яг гаргаж ирж байгаа нь нэг онцлог давуу талбар гэж бодож байна. Тэгээд яг тэрэн дээр нь яг зөрүүлээд яг энэ Монгол улсын яг бодлого эрүүл мэндийн салбарт байгаа бодлого тодорхойлогч нар яг тохирсон шийд хариуг өгч байгаа нь бас нэг онцлог болов юм бодож байна. Саяны яг илтгэлээр гарч исэн тэгэхээр яг залуучуудын дунд бол яг энэ өвчлөлийн төвшин болоод яг энэ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа яг энэ оюутан залуус ялангуяа залуусын бол хамрагдалт бол 23.5% тал гэдэг ийм судалгаа сая гарч байна. Тэгэхээр яг энэ бол өөрөө яг альва өвчин эмгэг яг хүндэрсэн үед нь биш яг эрт онцлох нь бол эмчилгээний үр дүн түүн зарцуулагдж байгаа төсөв санхуг бол багасах бол маш том юм үр дүнтэй арга байж идэг. Гэтэл яг үндэ манай залуучууд ингээд залуу юм даа гэж ингээд тоохгүй яваад идэг. Энэ нь өөр эргээгээд яг тэр эрүүл мэндийн салбарт яг ингээд хүндэрсэн үед эмнэлэгт ирдэг. Энэ эргээгээд тухайн хүний санхүү, эдийн засаг, за бас мөн цаг хугацаа яг энэ эмчилгээний үр дүнд ийм сөрөг үнэлэлээр дагаварыг байнга дагуулсаар байдаг гэсэн. Тэгэхээр яг энэ дээр залуучуудыгаа ч гэсэн илүү урьдчилан сэргийлэх одоо яг эдий өөрт чинь зориур шаналгаа байхгүй байгаа ч гэсэн яг энэ амьдралын буруу юм маяг дадалцсан үйлдэл яваадах юм бол энэ нэгээгээд тэр одоо хожуу ийм олон сөрөг үр дагавар гарч байгаа гэсэн. Тэр яг залуучуудыгаа илүү урьдчилан сэргийлэх үйлчлэгтэй хамрагдъя, эрүүл зөв амьдралын хэм маягтай байгаасаа гэж уриалмаар байна. За миний бие болохоор АНО гэдэг Монгол Улсын их сургуулийн 4-р дамжааны төрийн удирдлага хөтөлбөрөөр суралцдаг байгаа. За өнөөдөр энэ хүү хэлэлцүүлэгт байгаль орчны хүчин зүйл залуучуудын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай бол ярихаар байгаа. Үүндээ уур амьсгалын өөрчлөлт мөн сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн тухай залуучуудын дуу хоолойг хүргэхээр хүрэлцээрсэн байгаа. Юу гэж харагдав? Би болохоор төлхөө яг залуучуудаа энэ сэдвт дуу хоолойг нь хүргэх мөн дээрээс нь одоо залуучуудын манлайлал, урайллыг бол төлхөө ярихаар ирсэн байгаа. Тэгэхээр энд хүрэн цугларсан манай залуучууд ч гэсэн энэхүү сэдвийн дагуу өөрсдөө судалгаа шинжилгээ хийж ойлголттой болж цаашдаа илүү дэлгэрэнгүй судлах байхаа гэдэгт бас итгэж байгаа. Мэдээж хэрэг эрчим хүчний салбар тэр дундаа одоо уур амьсгалын өөрчлөлт бол залуучуудын оролцоо маш бага байдаг, сул байдаг. Тэгэхээр энэ дээр бол залуучуудын оролцоог илүү төлхөө дэмжих олон улсын байгууллагуудын жишг буюу Иргэний олон улсын эрчим хүчний агентлаг байдаг. Тэндээс бол залуучуудын оролцоо маш их дэмжин төсөл хөтөлбөрүүд, менторшип програм, олон улсын хурлуудыг бол зохион байгуулдаг байхаа. Тэгэхээр үүнтэй ижилхэн Монгол Улсын хувьд ч гэсэн залуучуудаа энэхүү салбарт татаа оролцуулах, мэдлэг мэдээллийг нь түгээн дэлгэрүүлэх тал дээр бас хүсэлт тавих хүсэлтэй байна. Эрүүл мэндийн боловсролын хувьд бол 10 жилд бид нэр яг хичээлээ үзээд түүнээс цааш их сургуульд ороод бол дахин хичээл бол үздэггүй байгаа. Мөн дээрээс нь саяхан 10 жилийн одоо ЕБС-ийн хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасах зэрэг яг иймэрхүү сэдвүүд бол яригдчихсан. Тэгэхээр бид нар яг 10 жилдээ яг эрүүл мэндийн хичээлээ хангалттай үзэж нөхөн үржихийн бэлгийн боловсролыг бол сайн тулт нь бол ойлгож хүлээж авч чадж байгааг гэвэл бас хангалтгүй байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ сэдвийн дагуу бодлого боловсруулагчид бас залуучуудаа төлхөө анхаарч энэ мэдлэг мэдээллийг төлхөө оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Ууршлан статистик харагдаж байгаа. Тэгж эзэлж байна гэсэн юм байна. Ихэнх тохиолдолд бол амиа илүүрдэг. Бас дахад өндөр байна. Үүн дотроо 15-44 насны олон тохиолдох нас баралтын тэргүүлэх шалтгаан бол гэмтэл, гадны шалтгаан, нас баралт 62 ихтгэл гарсан. Эдгээр асуудлуудаас бол урьдчилан сэргийлэх хамгийн чухал Монгол улс нэг нас барсан хүмүүсийн 50.2% нийтүүлж улсын их хурл энэ оны 1-р сарын 12-нд саяхан зам тээврийн ослын хувьд авч үзэхэд мөн л яг 30-39 нас хадгалт үйлчлэгээр би бас хэдэн үйлчлэлийн кейсийг сонгож авсан байгаас 19 настай би квалитет бол энэ